За сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. За энэ розмарин манай найз надад өгсөн розмарин байгаа. Их том ургасан байсан энэ бүр саглаагаад тэгээд би нэг мөчрийг нь 3 хуваагаад тэгээд ийм хунцар савнд шоронд шигтгсэн. Тэгсэн чинь харин тэр розмаринууд минь маш сайхан гараад ирсэн байна. Тэгээ би энийг энэ шигтгээд нэг ийм мөчр нь айгүй нарийнхан мөчр бахаар нь би энэ рүү ингээ хэвтүүлээ шороогоор болцсон байхгүй. Тэгсэн чинь энэ тэр мөчр нь ингээ тусдаа үндэс гараад бас ингээ салгалаад ургацсан байна. Хилээд ирэх юм бол ингээд хэвтүүлээд одоо энийг энэ байлаа гэхдээ энийг ингээ хэвтүүлээл ингээ шороогоор булчих юм бол энэ ингээ зөндөх үндэс гараад ирнэ бас. Ингээл хэвтүүлээл энэ гэхдээ айгүй хатуу юм байна. Юмар дарж агаад ингээ хэвтүүлээл тэгээд ингээ шороогоор булчих юм бол ингээ зөндөө олон бас шинэ үндэснүүд гараа шинэ розмарин ч улам тэлээд улам их ургах юм байна. За та нар гангыг ингэж одоо өрслүүлж болно. Ялангуяа намар ганга. За тэгээд та бүхэнд би энийг тайрч өрслүүлснийг харуулъя. Энэ болохоор лаврын навч энийг би бас тайраад бас яг адилхан тэгээ хунцар сав шигтгэж өрслүүлэе гэж бодож байна. Энэ болохоор миний хуучин розмарин. За ингээд энэ их сайхан ургацсан байгаа. Би та бүхэндээ харуулъя. За би хүлэмжинтэй ороод ирсэн байна. Энэ болохоор нөгөө сайхан шигтгсэн сарамс маань. Энэ болохоор тайрч нөгөө би хүлэмжээ цэвэрлээд тэгээд энэ лойлныхаа ийм гай ногоон тэгээд цэцгэлж байгаа хэсгийг аваад усанд хийцэн байгаа байдал нь. За энэ ч би нөгөө 3 савтар розмарина ингээд газар шорон шигтгэж байна. Энэ болохоор хамгийн дээдлийн оройных нь хэсэг нь ийм сайхан үндэс гарцсан. Хараа хамгийн дээдлийнх нь оройных нь хэсэг нь энэ. Тэгээд би энийг болохоор ингээд хараа нүх гаргаад бордоо байхгүй. Гэтэ энэ хүчрхэг ургамал болохоор өөрөө бордоо хүч гэсэн сайхан ургачихна. Уг нь энд нэг 60 литр нь 8-аас 12 гэдэг үндсэн хомол зардгийг ууттай 60 литрийн. Тэгээ би тэрнээс явж авах байсан. Тэгээд авч чадсангүй. Тийм учраас зүгээр ингээд шигтгэчихнэ. За тэгээ хүлэмжинтэй ирэх хаврал нөгөө тарих юм чинь тэгээ хавар болтор энэ розмарин минь сайхан ургачихна. 6 сар болтор 5 сарын сүүл болтор. За ингээд нүх гаргаад тэгээ үндэснүүдээ бүгдийг сайхан хийгээд тэгээд ингээд очиад өгнө. Энэ болохоор нөгөө нэг оройных нь би 3 янзаар хийсэн. Энэ болохоор яг оройных нь розмарин хамгийн дээдлийн үзүүрийнх нь жижигэн байсан. Тэр розмаринууд маань энэ байна. За энэ болохоор 2 дахь нь байна. Яг дундлынх нь хэсэг. За энийг танарт харуулъя. Би энийг сая үзсэн чи аюу сайхан үндэс гарцсан байлаа. За энэ сар ийм сайхан үндэс гарцсан. Энэ болохоор яг дундлынх нь хэсэг байхгүй юу? Дундлынх нь хэсэг нь болохоор яг нэг дунд тал ер нь тэгээд модыг нэг тайрахаар ингээд салаалаад оргаад иддэг шүү дээ. Тэр шиг энэ дундлынх нь хэсэг болохоор ингээд дандаа салаалцсан билээ их хөөрхөн. Хараа ингээд салаалцсан. Дээдлийнх нь үзүүрийнх нь хэсэг бол салаалаагүй лээ. Энэ ингээд дандаа ингээд салаалцсан. Дундлынх нь хэсэг нь болохоор ингээ гоё салаалаад өгсөн. За энэ болохоор хамгийн доотлынх нь хэсэг байхгүй юу? Хамгийн доотлынх нь хатуу яг тийм хүчрэн үйсэн. За энийг цөмөр харъя. Хатуу мөчрийн харъя. Гэсэн чинь хатуу мөчр нь бас ийм сайхан гарч ирсэн байна. Дараа үндэс зарим нэг нь хатсан байна уу? Энд бол бас үндэс гараагүй байна. Энэ бас гараагүй байна. Хатуу мөчр нь том хатуу мөчр нь болохоор
Зарим нэг нь бол сайн гараагүй. Ер нь дундлынх нь их гоё гарсан байна. Эхнийх нь бол бүр сайн гарсан байна. За хамгийн доотлийнхаа хэсгээс бол энэ нэг 4-5 ширхэг нь айгүй сайхан гарсан байна. Тэрнээс зарим нэг нь бол гараагүй байна. За ингээд одоо би розмарина ингээд бүгдийг сайхан шороонд шигтгэж байна. За та бүхэн ганга ингээд шигтгэж болно. Тэгээд мугав юу шар дээр бас ингээд шигтгэж болно. Одоо яг намар ингээд шигтгэдэг цаг та нар 7 сараас би нэг 7 сар шигтгэжсэн шиг санагдчихэв. За харна. Тэгээд 7 сар, 8 сар, 9, 10 сар гээд ингээд тайр шигтгэхэд бол ер нь энэ мөчрөөр үрждэг юунууд бол аюу сайхан үндэс гарчиж штэ. Үйл болоо хүүтрэхээс өмнө тэгэд энэ ингээ гарцсан үндэс нь хөрсөндөө сайн бэхжиж ирэх юм бол тэг өвөл алдахгүй сайхан оргоно гэсэн үг. Бас зүгээр байхгүй би энд бас хэдэн хүрэнүүд төрөөч шигтгсэн хүрэнүүд минь энэ сайхан ургаад бүр энэ хараа ингээ тайр шигтгсэн хүртэл нахаанууд нь ингээ гой цагаанаараа навчнууд нь юм гоё байна. Тэгэхээр дахиад нэмээд бас хүрэнүүдийн хөлөмжөнтэй шигтгэх гээд авцсан байж байна. За хөлөмжөө бас өвөл ашигланаа ах. Зүгээр байлахгүй шүү. Зуны хөлөмж ч гэсэн. За ингээд та бүхэн бас розмарина ингээд шигтгээд тэгээд өшөө өржүүлээд арвжуулаарай. Ганга розмарина ялангуяа энэ амтлагч ногоонуудыг бол ингээд сайхан гангыг бол зүгээр та дээрээс нь тайраал тастаж аваал нэг удаа хэрэглээд байснаас ингээд дээдлийнх нь ингээд сайхан та нар ганга таарах юм бол яг үзүүрийнх нь хэсгийг нэг тайрч аваал энэ хараа энэ үндэс гараагүй мөртлөө ногоонороо байж ин тэгэхээр шигтгэж тайрч аваал тэгэл ингээд шорон шигтгэчих юм бол нөгөө гангач улам их үржээл ш. Тэгэл жил болгоо очиод ууланд юу ганга талаас түүж яхаар ингээд өөрсдөө гоё гангаа үржүүлээд улам их болгоод авбал зүгээр байна. За ингээд би бүгдэн шигтгэжгээ тэгээ та нарт харуулъя. За би розмарина ингээд сулгачлаа. За розмаринд минь ганц нэгэн ширхэг хараа ингээ үндэс гараагүй. Тэгсэн мөртлөө хөөрхөн ишнүүд нь ногоон ороо байна. Тэгээ энэ үндэс гараагүй мөртлөө ишин энэ ногоон байгааг нь бас ингээ сулгацсан. Хий үндэс байхгүй ч гэсэн энэ ишин ногоон байгаа юм чи энэ үндэс гарна гэсэн үг. Тэгээд ийм олон сар ногоон ороо байсан юм чи. Гээд ингээ суулгачлаа. Бас нэрэ үндэс байхгүй мөртлөө ийм гоё ногооноор үйж байгаа. Тэгэхээр ингээд суулгаад энэ бол бүр хатчиж гэхдээ нэг үзүүрт нь жоохон ногоо юм байна. За яг нэг газар шигтгэчихье. Илүүдх юм биш. Энэ ногоон энэ гаргаад тэгээ шигтгэж. За би одоо энэ хэсгээр үгээ ингээд хүрийнхаа нүдийг төрөөнийхөө шигтгэсэн хүрийнхаа нүдний урт талаар ингээд хүрийнхаа нүдийг шигтгэж байна. Хойд талаар нь ингээд саримс байгаа. Би ингээд шин саримсныхаа энэ оройг нь ингээд тайраад идэх айгуу дуртай. Тэргээр ингээд нөгөө саримс маань ургаад ингээд шин ингээд цойр нь ингээд налаад унтахаар нь зэрэг ингээд орой болгоо ингээд тайраад идэнэ. За ингээд тайрахтаа хамгийн гол нь зүрхэн хэсэг буюу өөрөөр хэлбэл одоо энэ юуг энэ уул зүрийг бол тайрахгүй зүрхийн нэгсэндээ энэ зүрхэн хэсэг нь гэсэн үг. Тэрний дээгүүр ингээд тайрна. Тэгэхээр ингээд тайрахаар энэ зүрхнийхээ голоос ингээд шинэ сарамс ингээ гараад ирнэ.
Ингээ тайрангууд одоо энэ тайрцны дараа ургасан байгаа байдал нь ингээл шинээр сайхан гараад ирнэ. За одоо цөмөр өхрийнхаа мэдийг бас энэ рүү хий шигтгээ. Тэгээд газараасаа хож өгөөд сайхан цаалаад за ингээд нэг юм уу хоёр одоо нахаа үлдээгээд нэг юм уу хоёр нахаа үлдээгээл тэгэл ингээд шорон шигтгэжгэнтэй. За одоо ингээд шигтгэжсэн өхрийнүүд чинь тэгээд энэ яг энэ чигээр ингэж байж байгаа л тэгээд дороо үндэс гартын юм шиг байлаа хөөрхөн хатчихгүй ингээд байгаад ах юм бол тэгэл навчин унаал навчтай навчин унаал тэгэл хавар навчгүй ийм зүгээр нахаагаар нь ингээд 15 см квадрата тайраж шигтгсэн энэ нахаанууд чинь тэгээ нахаагаар өдөрдөг юм байлээ. Дахиад нахаагараад энэ нахаанууд нь хатаад өвөл хатчаал тэгээд хавар болохоор нахаагаараа цэцэг гараад ирдэг юм билээ. За тийм учраас та нар одоо өхрийнүүдээ бас ингээд тайраад 15 см-аар ингээд тайраал тэгэл дээр нь нэг юм уу хоёр ширхэг ингээд нахаа үлдээгээд за ингээд шигтгэдэг өчрөр ургадаг моднуудаа тэгээд дэмий ургамлуудаа тараарай. За та бүхэнд амжилт хүсье.